За сайн байцгаана. За өнөөдрийн хичээлийг бид бүхэн өмнөх хичээлийнхаа сэдвийг илүү өргөтгөөд дигибридийг үзэх ёстой. За өмнөх хичээлд бид моногибрид буюу ганцхан шинж чанар дээр үндэслэсэн бол өнөөдөр хоёр болон түүнээс дээш шинж дээр яах вэ талаар ярих болно. За тэгэхээр дигибрид эвцэлдүүлгийг энэ дээдлийн зурагт үзүүлсэн байна. Яг үг гэхээр одоо бид бүгдээрээ хоёр шинж чанар дээр ирж байгаа тийм ээ. Тийм болохоор хоёр шинж чанарыг хоёулангийн харахад маш хэвтэйхэн одоо ингээд хоёулангийн зэрэг дүгнэхэд маш хэвтэйхэн тийм шинж чанаруудыг сонгоё л доо. За сая өмнөх хичээл дээр 7 шинж чанар байсан тийм. За Мендель маань эндээс ямар шинж чанаруудыг сонгосон бэ гэхээр үрний хэлбэр болон түүний өнгө. Тэгэхээр ганцхан үрийн хараад тэр хоёр шинжийг хоёулангийн бичиж болно гэсэн. Одоо шууд ингээд тэмдэглэлээр хөтлөж болох юм шүү дээ. Тэгсэн илүү хэлбэрх. Тэнгүүд яг үг гэхээр одоо нөгөө моногибрид дээр хийсэн туршилтаа яг энд давтна. Тэрний үг гэсэг үхээр за энд цэвэр удмын гөлгөр болон шар мөн цэвэр удмын ногоон болон үрчинхий гэсэн хоёр шинжтэй цэвэр удмын хоёр бодгалыг эвцэлдүүлээд дундаас нь F1 удмын бодгал авчиж байгаа. Тэр бодгалын үр нь болохоор шар болон дугуй байсан. Өөрөөр хэлбэл тэр хоёр шинж маань хоёулаа тус бүрийнхаа шинжүүд дээр доминант гэсэн үг. Тэр хоёр аль маань. За тэгвэл F1-ийг өөрөөсөө нэвцэлдүүлээд F2 үр удам гаргасан. За бид нар моногибрид дээр F2 үр удмынхаа шинжүүдийг ингээд тэмдэглээд тэгээд 3-1 хасцаатай байна гэдгийг гаргаж ирсэн тийм ээ. Мендель маань яг энийг адилхан тэмдэглээд 9-3-3-1 хасцаатай юм байна гэдгийг гаргаж ирсэн юм байна. За бөөнөр эндээс харах юм бол тэр нь харагдаж байна. За энийг мөн адилхан бид нар нөгөө моногибрид дээр яаж баталсан шиг адилханаар нөгөө пентийн тороо ажиглаад батлая. За тэгэхээр эхлээд RR YY гэсэн хоёр шинжээр хоёулаа гомын зэгээд доминант нөгөөх нь хоёр шинжээр хоёулын дээр нь гомын зэгээд стесив гэдэг хоёр биеийг эвцэлдүүлэхийн тулд эндээс хоёр гамет гарч ирсэн тийм ээ. Эндээс хоёр гамет гарч ирсэн байна. Энэ за бачаарай. Энэ болон энэ. За тэгвэл энэ хоёр чинь угийг нийлнэ. Тэгээд ийм бодгол буюу R доминант, Y доминант гэдэг шинжийг үзүүлэх буюу хэлбэр нь дугуй, тэгээд өнгө нь шар байна. За энийг өөрөөсөө нэвцэлдүүлээ. Тэгэхэд яг үг гэхээр энийг өөрөөсөө нэвцэлдүүлэх буюу энэ R энэс ямар төрлийн гамет үүсэх вэ гэдгийг бөөнөр бодох хэрэгтэй гэсэн үг. За энэс ямар гамет үүсэх вэ гэхээр бүх боломж нь нийт 4 буюу энд харагдаж байна. За энд харагдаж байна тийм ээ. За тэнгууд яасан бэ гэхээр энд харагдаж байна. За эндээс тэгвэл яг яаж гарч ирээд байгаа юм гэхээр R Y юм тийм ээ. Эндээс энэ хоёр нэгдэж болж байна тийм ээ. Тэгээд ийм байна. Энэ хоёр нэгдэж болж байна. Ийм байна. Энэ хоёр нэгдэж болж байна. Ийм байна. Энэ хоёр нэгдэж болж байна. Ийм байна. Буюу 4 төрлийн гамет байна. Ингэж хоёр шинж тэмдэг маань бие биенээсээ үл хамааран ингээд ямар ч тийм олдоргүй ингээд бие биентэйг холдож гамет үүсхийг нь энэ Менделийн бас нэгэн хууль. Энэ хууль нь юу гэхээр law of independent assortment гэдэг хууль байгаа. Өөрөөр хэлбэл замбраагүй ангилагдах хууль гэсэн үг. За энийг нь бичье тийм ээ. За энэ яг үг гэхээр law яг бичлэхгүй байлаа. За энэ би энэ доор өччихье. За
За энтэй ингэж хэлчихээр аргагүй юм да. За love of independent assortment. Багцсангүй те. Энд assortment боёо самраагүй англи дахь хууль гэсэн үг. За. За тэгэхээр одоо за энэ маань тэгвэл бид нар болохоор юуг нь үзсэн бэ гэхээр энэ дээр за ийм фенотипийн хасцыг нь ойлгочлоо тий 9 3 3 1. Одоо тэгвэл генотипийн хасцыг нь харъя. За энэ генотипийн хасцаа нь байна. За яг саяны шиг пентийн тороо ашиглаад ч юм уу энэ нөгөө генотипүүдийн гэн гаргаж ирж чадсан шүү дээ. Тэндээс харах юм бол 1 2 4 2 1 2 1 2 1 гэдэг генотипийн хасцаа байгаа. А эндээс нөгөө шинжүүдээр нь бүлэглээд фенотипийн хасцааг нь гаргаад ирчихэж байгаа гэсэн үг. За энэ тэгээд ингээд D гибрид маань ерөнхийдөө бол дуусчихж байгаа юм. За одоо бид нар цаашаад юу гэхээр 3 шинжтэй буюу tri гибрид дээр үзье. За tri гибрид дээр. За tri гибрид дээр үзэх гэсэн чинь яг уу гэхээр бидэс нэг асуудал тулгарна. Сайн шиг D гибрид бол моно гибрид шиг ингээд пентэн тор үүсэх чи гэсэн чинь их хэцүү. Яг тэгэхээр сая моно гибрид дээр бол 2-2 хязгаартай хүснэг суулж ирсэн бол D гибрид дээр 4-4. Одоо тэгвэл tri гибрид дээр ямар хүснэг сурах вэ гэхээр 8-8-ийн хязгаартай 64 нүдтэй тийм хүснэг сурна гэсэн үг. Тэр нь маш төвөгтэй, маш муухай болохоор энийг яаж боддог вэ гэхээр шинж тус бүрээс нь салгаж үздэг. За өөрөөр хэлбэл за T, R, Y гэсэн 3 шинж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт T гэдэг шинж маань, R гэдэг шинж маань, Y гэдэг шинж маань байна тийм үү? Тус бүр дээр нь пентэн тороо ашиглаад ингээ ашиглаж байгаа. За бүгдийнх нь гээдлийн цагт хоёр биеийг хооронд нь нөхцөлдүүлсэн болохоор цөмөөрөө адилхан пентэн тустай байна тийм ээ. За энэ дээр одоо задлан шинжилгээ хий. За эхлээд T шинжийн хувьд өндөр байна гэдэг маань 4-3 байх магадaltaй. Намхан байна гэдэг маань 4-1 гэдэг магадaltaй. Тэгсэн нэг өндөр шинж болгонд одоо нэг байдаг байгаа шүү дээ. Тэр маань 4-3 нь гөлгөр, 4-1 нь хүчинхээ. Энэ хоёр шинж болгонд 4-3 нь шар, 4-1 нь ногоо. Гэх мэтээр ингээд мөчлүүлээд явхад ийм юм үүсдэг гэсэн үг. За яагаад мөчлөж болоод байна гэхээр энэ 3 шинж маань бие биенээс ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл за нэг бодгоол өндөр болоход тэр заавал өрчинхий байх ёстой гэдэг ямар ч юм байхгүй гэсэн үг. Тийм болохоор ингэж мөчлүүлэх арга байж болно. За ингээд бид энэ ардлыг харах юм бол энэ юу вэ гэхээр фенотипийн хасцаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл фенотипийн хасцаа нь 27 9 9 3 9 3 3 1 байна гэсэн үг. За генотипийн хасцыг нь бас гаргаж иж болно. Гэхдээ тэр бол маш том илүү өргөн болоод байгаа болохоор бас их цаг идэнэ. За тэгвэл бид нар ингээд бодлого болгон дээр л ингээд энэ бүгдийг ингээд зураад байхад бас хэцүү байдаг шүү дээ. Хэцүү байна. Тэгвэл яг уу гэхээр ингэж асууж болно. За одоо санийх шиг ингээд бүх 3 шинжээрээ гуруулаар гээтлээ зөгөөд хоёр биеийг хооронд нь нэвцэлдүүлэхэд өндөр, гөлгөр тэгээд ногоон биет бодгол гарах магадлал хэдвэ гэж асууж болно тийм ээ. Тэгвэл эндээс харах юм бол яг уу эндээс харах юм бол өндөр байх магадлал нь 4-3. Гөлгөр байх магадлал 4-3. Ногоон байх магадлал 4-1 гээд энэ 3-ыг үйлжүүлэхэд өндөр, гөлгөр тэгээд ногоон байх магадлал нь 64-9 байна гэд шууд мэдчихвэл гэсэн үг. Энэ том модыг зураад ингээд цаг алдах ямар ч хэрэггүй. Зүгээр л 3 шинжийнхаа 3 магадлалыг гуруулan үйлжүүлээл тэгэл гаргадаг. За энийг болохоор бид үйлжүүлэхийн дүрм гэж ярьдаг байгаа.
За одоо өөр жишээнийг авч үзье. За ямар жишээ вэ гэхээр T R за R тэгээд Y байлаа. Энийг T R Y-тай илгээж зүйлсэн гэж бодъё л да. Өөрөөр T шинжээр гетерозигот, R шинжээр гомозигот доминант, Y шинжээр гетерозигот биеийг, T шинжээр гомозигот доминант, R шинжээр гомозигот рецессив, Y шинжээр гетерозигот биетэй хэвцэлдүүлсэн гэж бодъё. Тэгвэл эндээс юу асуух уу гэхээр ийм генотиптэй бодгол төрөх магадлалыг олоорой гэж олж ирэл л да. Ийм бодголтой. За энэ нь яах вэ гэхээр одоо 3 шин гурван нь хуваач. Өөрөлдвөл энэ шинж зөвхөн энэ хоёроос л олж ирнэ. R шинж маань зөвхөн R-аас л олж ирнэ. Y-наас Y-аас л олж ирнэ. Тэгэхээр энэ гетерозигот бодгол үүсэх магадлал нь тэгвэл хэдийн гэхээр энэ дээр пенитэн зурна гэсэн. T-ийг T-тэй хэвцэлдүүллээ. T буюу 2-1 юм. То R гингүүд адилхан пенитэнийн тороо зураад 1. Y маань энд юу гэхээр 4-1 гээ гаргаад ирчихэ. Энд 3 маань үлжин нийлээд 8-1. Энэ нь ийм генотиптэй бодгол төрөх магадлал нь 8-1 юм байна гэдгийг мэдчихэв. За энэ бол үржүүлэхийн дөрөв. За одоо тэгвэл энэ генотипийн нөгөөгөө фенотип нөхцөн бодголыг олъё гэж бодъё л да. За жишээ нь яг саяны жишээн дээрээ өндөр гөлгөрч гэх юм бол бөөрөнхий тийм ээ. Тэгээд юу гэхээр шар гэж бодъё. За тэгэхээр яг уу гэхээр эндээс за энэ хоёрыг үлжүүлээд ийм юм болч ирнэ. Энэний хоёр нь өндөрөх магадлал нь бүгдээрээ өндөр буюу 100% юм байна. За нэгийг үлчгэн. За нөгөөдгөөс харах юм бол хоёр том R, хоёр жижиг R-ыг үлжүүлсэн чинь гөлгөрөх магадлал нь адилхан 1 юм байна. 1. Харин энэ хоёрыг үлжүүлэхэд шар байх магадлал нь 4-3 юм байна. За энийг бүүнөрөө та хэд маань пентийн тол зураад тэндээсээ гаргаж иж чадах байх гэж бодож байна. За энэ 3-ыг үлжүүлээд 4-3 гэж гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр ийм фенотиптэй гарах бодголын магадлал нь 4-3. Энээсээ хэд их болсон байж тээ тийм ээ. За эсвэл фенотипээ яаж гаргаж иж болох вэ гэхээр за өндөр гөлгөр байх магадлал нь юу гэхээр T R тэгээд Y T R Y гэл бүх өндөр гэдэг фенотипийг илтгэх генотипуудыг олоод яг энэ шигээ олоод тэгээд хооронд нь нэмэх гэдэг бас нэг өөр арга байна. Энэ маань яг энэ 4-3 гэдэгтэйгээ яг адилхан таарч явах ёстой. Тэгэхээр энэ нь бол их хэцүү. Гэтэ энийг хэцүү. Энэ нь бол их хэлбэрхэн байна шүү дээ. Ингэж фенотипийн шууд ингээ үйлжүүлчихвэл их хэлбэрхэн байна тийм ээ. За. Онлын хувьд бол ингэж генотипийг олоод тэгээд хооронд нэмээд байж ерөнхийдөө болно. За. За бид нар одоо сая үйлжүүлэх болон нэмэх гэдэг аргыг үзчихлээ гэсэн. Нэмэх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ тусбарыг нь олоод тэгээ хооронд нэмхийг нэмэх байна гэсэн үг. За. За өнөөдрийн хичээлээр D гибрид болон Tri гибрид түүнээс олон гибридүүдийг яг яаж бодох вэ? Бодох аргуудыг энэ аргууд нь ямар аргууд ашиглах вэ гэхээр мөчлөх бас пентийн тор тэгээд үлжүүлэх болон нэмхийн дүрмийг ашиглах нэ. За анхааланд болсон баярлалаа.